орон дээр ороод байжс чинь зүгээр энд найз өхөн уйлцсан байж байгаа. Хайсан хайрсан хариу найран харуулсал байсан байх байсан бүхнээс үлдсэн яруусал нэг үнсэлт эцсийн удаа харах хүсэл. Hey what's up за энэ 7 өнөгийн 2 дахь reaction паригаар уулзж байгаадаа таатай байна. Та бүхэн амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. За өнөөдрийнхээ одоо reaction паригаар хэдүүлээ ямар дууг одоо ямар уран бүтээлийг хүлээн авах вэ гэхэлэр 2024 онд хамгийн ихтэй Монгол улсаас одоо үзэлтийг YouTube-ээр авсан одоо энэ хамтлагийн уран бүтээлийг бол үзсэн. За тэр дуу нь бол 2024 онд бол 6 харьцах 6 гэдэг дуу Royal Heartaches бол байсан. За тэгвэл энэ удаа Royal Heartaches биш байж. Жоохон микрофоноо нэмээд энэнийхэн дууг нь жоохон багасгаад өгчүүл яаж байна. Оо. Энэ ч Royal Heartaches шүү дээ. Diamond. How dare you, bro?
Alright guys, за ингээд ямар ч хэсэг хэдүүлээ Royal Heartache-ийн биш байж хэмээх уран бүтээлийг сонсон одоо хүлээж авлаа. Тэгээд миний бас нэгэн дуртай хамтлаг болчиход байгаа. За энэ дууг бол одоо энэ хамтлагийг бол 6-аар харьцах 6 хэмээх одоо дуунаас хойш бол маш олон дуунуудыг бол сонсож ингэж бас гоё дэмждэг болчиход байгаа. За тэгээд сүүлийн үед одоо бас шинэ дуу уран бүтээлүүдийн ойрд хараагүй тэгсэн чи өнөөдөр ингээд биш байж хэмээх уран бүтээлийн шууд thumbnail-ээс нь хараад за энэ бол кул юм байна гэсэн. Нэрээ кул дуу байна. Үнэхээр гоё. За клипний зураг авалт маалт бол угаасаа яг нэг тийм гоё кино шиг байна шүү дээ, тэ. Тэгээ нэг тийм бас нэг тийм үйл явдал нь бас сонирхолтой. Нэг хоёр залуухан хос байж ийснэ, тэ. Залуухан хос байж ийснэ, хурим мөрмө хийгээл нөгөө тэгсэн чинь нөгөө залуу нь араар нь явуулдаж моолдаад. За тэгсэн чинь энэ дунд нэг аим шиг одоо яг энэ үйл явдал, тэ. Ингээл амар орон дээр ороод байж чинь зүгээр энд найз өхөн уйлцсан байж байгаа. Хүн яг энэ үйлдэлт одоо яг ямар байх вэ? Та нар бодсоо одоо жишээ нь ингээд байжсэн чинь ингээд ихтер чинь ч юм уу найзлуу чинь ч юм уу тийм ингээд орон дээр ингээд чиний орон дээр ингээд өөр хүнтэй ингээд нөгөө юм хийгээд тэгсэн чи энэ ч нэг өөлөө байж нэг боддоо бас тий хэцүү үстэй тий. За энэ одоо тэр нэг зураг авалт бол бас яг энэ хэсэг бол бас амар дайн байла. За тэгээд явж байгаад хамгийн сүүлд нь одоо яг энэ баг дууны утга учирыг харж штэ тэ энэ ч ингээд баг тэ иймэрхүү үйл явдалтай залуучууд ч юм уу хосууд байснаас илүү баг тэгээд ганцаараа жаргалаа хөөгөөд яг өөрийнхөө дуртай хүсснээр амьдраад баг явах нь илүүтэй гоё байхыг яг энэ синээс бол одоо ингэж харж штэ. Гэтэ яг энэ бол зөвхөн нэг тийм амар юу гэдэг биш зүгээр нэг тэр утгын хэлээд байгаа юм л та. За клипний зураг авалтын хувьд бол угаасаа тэгээд хар цагаан. За энэ хар цагаан гэдгийг бол the Royal Heartache-ийн бол нэг тийм амьд хөгжмийн хамтлаг ер нь нэг тийм гоё яг лайв явдаг учраас дуунуудынх нь одоо тэр ай хөгжим тэгээ одоо тэр нэг юм ритм нь бол бүр ингээд үнэхээр классик байж чаддаг, үнэхээр гоё байж чаддаг. За яг тэр лайв концертн дээр очих юм бол бүр тэнгэрд ниснэ. За тэгээ яг тэрнтэйгээ бас уялдуулаад өнөөдрийн одоо биш байж хэмээх уран бүтээлийн одоо клип нь бол бас хар цагаан өнгөтэй юм. Хар цагаан өнгөтэй одоо бас ойр зэр нь хар цагаан өнгөтэй тийм клипийг үзлүү байлуу. За тэгээд нэг сонирхолтой юм юу байсан бэ гэхээр Heartache-ийн дууны үгнүүд. За одоо эндээс эхэлж байна л да. За анзаарсан бол энэ одоо ингэ юу байгаа вэ? За одоо хайдуулаа тоолъё л та. Хиндэж хизээд хин нэгэн үе би аж. Бараг төргийн хэллэг юм ааш. Тэ? Одоо энэ ингээд бас зүгээр энгийн хүн ингээд хэлэхэд ч бас хэцүү. Одоо энгийн яриан дээр ингээд хэлэхэд хэцүү байхгүй. Хинч хизээд хин нэгэн үе би аж гэдэг. Юугаас солиороо та юу ойлгохгүй шүү дээ, тэ? Гэвч хинч хизээч хин нэгэн байхад хангалтгүй аж гэдэг. За яг хөө тэгээд 6-аар харьцах 6 ч гэсэн ер нь бол тэ хайсан харсан хариу нарин харуусал байсан байх байсан бүхнээс үлдсэн яруусал нэг үсэлт эцсийн удаа харах хүсэл анх сонсч байгаад бол мангар юу гээд байгаа юм бэ те юу гээд уулчваа юу гээд хэлчихвэ гэд. За яг тэр нэг юм хэмнэл бас адилхан яваад байгаа байхгүй. Гэвч хинч хизээж хин нэгэн байхад хангалтгүй аж гэдэг ч юм уу те гэдэг ч юм уу гинэ одоо тийм байгаа байхгүй. Тэнгүүдээ араас нь явжснаа ганцаараа хиндэж ганцаараа биш байж. Бас 100% ингээд амар ойлгохгүй л байгаа юм л та. Тэгэхээр одоо юу гэсэн юм бэ? Хүн ер нь хизэж ганцаараа байдаггүй, хин нэгэн заавал байдаг гэсэн утгатай юм ааш юм. Alright. За дууны хувьд, үгний хувьд бол нэг тийм байна. Ер нь бол надад одоо Heartache-ийн таалагддаг юм яг нэг тийм гоё төргийн хэллэг хэлж байгаа юм шиг. Гоё тийм дахилдуудтай. За тэр дахилдууд нь бол одоо намайг байн гэж одоо шинэ уран бүтээл рүү ч юм уу те гоё дуунууд руугаа бол байн гэж татан оруулж байдаг. За би одоо энэ 6-аар харьцах 6-ыг бол бараг л жил сонслоо. Тэгээ одоо болтол өөдөөгүй одоо машин дээр маань явж л байдаг. Тэгээ дагаад уулж л байдаг. За тэгээд бас араас нь гоё уран бүтээл гарч ирсэнд бол хувьд бол маш их баяртай байна. За тэгээд өнөөдрийнхөө уран бүтээлээр хэдүүлээ
Royal Heartaches биш байж хэмээх шинэхэн уран бүтээлийг бол хүлээн авч үзлээ. Тэгээ одоогор бол нэг 70,000 үзэлтийг бол авчихсан явж байна. Тэгээ удахгүй 100, 200, 300 болоод ингээд явах баха гэж би бол тавтай найдаж байна. За тэгээд өнөөдөр нэр орой одоо бүтэн сайнны 5 цагаас бишрэлт метал заавшин юу лээ нөгөө багыг мартчих нөгөө PSN Premier Sports-оор ер нь бол одоо шууд амжуулт гарах юм бэлээ. За тэгээд тэр тоглолтыг хитүүлээ бас юугаар үзчихэд тэгээд би маргаашнаас ерөнхийдөө өнөөдрийг хүртэл хасын хүлгүүд болон бишрэлт метал багийнхан ер нь хаана юу хийж явж байна, ямар шүү тэмцээндээ ямар одоо амжилттай явж байна, жижигхэн тийм богинохон одоо видеог хий гэж бодож байгаа. Тэгээд мэдээж 5 сарын 17-наас бол одоо цувралын 4 дахь тоглолт мэдээж бол явах нь тодорхой. За тэгээд араасаа хэдүүлээ бас саксныхаа бичлэгүүдийг үзнэ, reaction парига үзнэ. За влого хийгээд байдаг. Влого бас нэлээ нэг тийм нухацтайхан хийх гэж үзээд байна. Тэгээд бас цаг аваад байна. Бас ажуугаар нас нүүх мүөх гэдэг ингээд зөндөө ажлууд байгаад байна guys. Тэгээд ойр орхон бичлэг оруулж чадахгүй байна. Тэгээд та бүхнээс бас хүлцэл өчье. Тэгээд ямар ч байсан чадах ятгаараа бичлэгийг хурд оруулнаа guys. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Bye. Марцнаас дээр like and subscribe хийгээд тэгээд шинэ бичлэгүүд үзээрэй guys. See you guys.